Сайн байна уу? За өнөөдөр хичээлээ бүгдээр яг энэ буурхийн формат дээр аюу гой цэцэг зохиомжуулалт зурж сурнаа. За гэхдээ миний хувьд хамгийн түрүүл хамгийн эртний гэсэн 5 өнгө шахсан байгаа. Цагаан шар, неон ягаан өнгө. За яг нөө жирийн ягаан өнгөнөөс энэ ягаан өнгө нь яадаг вэ гэхээр аюу гоё юм тунгалаг өнгөтэй харагддаг учраас неон ягаан өнгө. Тэгээд улаан өнгө, цайвар цэнхэр өнгө сонгосон байгаа. Хэрвээ ягцын өнгө хэрэг болох юм бол би нэмээд хэлээ шахаад байна. За энэ удаагийн зураг маань арай жоохон өөр онцлогтой байгаа. Тэр нь болохоор хар зураг гарахгүйгээр шууд бүгдээрээ энэ форматаа айгуу гоё нэг өнгөөр таглаад зураад явна. За ерөнхийдөө Ира Волкова гэдэг зураач байдаг. Энэ зураачийн цэцэг зурдаг арга барилаас нь санаа аван бүгдээрээ зураг зохиомжлцгоё. За артлын фоны өнгө нь бол ямар ч өнгөөр байж болно. Миний хувьд болохоор цайвар ягаан өнгөийг сонголоо. За тэнгуут одоо яг нэг өнгө гэхээс илүү бүгдээр ингэнэ. Тойруулаад ингээд арай жоохон цайвар өнгөөр явж байгаа гол руугаа тодроод тэгээд ийшээ болохоор арай жоохон тийм өөр өнгөний гоё өнгө үүсэлттэй. За нэг болохоор ерөөсөө ямар ч өнгөний зохиомжтой хийж болох учраас ерөөдөө цайвар гэдгээр л бариад явчихна. За миний хувьд хэллээ. Хэрвээ ингээд ямар өнгөөр зурхаа мэдэхгүй байвал эхлээд жижигхэн цаасан дээр төлөвлөж болно. Эсвэл яг энэ оноод интернетээс харж байгаа янз янзын color palette харж байгаа л ингээд өнгөний хослуудыг ингээд шууд зохиомжлоод хуулж болно. Тэрийг бол яг бүтээлийн хулгай хуулбар гэхгүй. За одоо энэ ингээд артлын фон учраас ингээд энэ эргэн тойрныг ч гэсэн давхарлаад ингээд бодоод авчвал зүгээр. Нотн дээр нь усах хэрэгтэй учраас за эндээс ахуулаад зэрэг шар амглаа уусцгаад өгдөө. Гоё тоорын өнгө үсгэлээ. Энэ буурхийн форматны яг онцлог нь ингээд зураг маань яг нэг тогтсон одоо яг тийшээ ингэж харсан юм гэсэн юм байхгүй. Яг зураг дуусныхаа дараа аль тийшээ харуулж таммаар байна. Тэрийг бас дараа нь зохиомжуулж болдог гоё онцлогтой. Эндээсээ эргээд тийшээ гоё ягаанлаа уусцгаая. Нэг дараа ч хонтод яваа мэй. За уснаа баг зэрэгдүүлээ. Ус маань гоё цэвэрхэн байх хэрэгтэй. За наа хийсэн шиг эргэн тойрныг нь арай жоохон цайвар яваа хэвчээ. Тэр дараа нь яг гоё зургийнхаа өчрийг олцсон тохиолдолд бараг нэг юм анхныхаа нэг мууцалтай өнгөөр зохиомжлоод тавьсан ч гоё яваад. Буурхийн форматын онцлог нь өөрөө маш гоё дизайнлаг харагддаг. За энэ форматын хувьд үнэ маань 9900 гэж байгаа. Багш нэмээд энэ булангаа хатж явахаар цагаан өнгөний юм шахаад бишиг орцгоё. Цагаан маш их орж байгаа учраас дахиад хэлээ хийх орцгоё. За цагаан өнгөнд мөнгөний бэрээ дүрээд димээд шүү энэ маань маш гоё сэврээрээ хадвал. За эндээс ахуулаад хүрээ ягаан болгоно өнгөө. Ягаан цэнхэр өнгө байлаа. Эхний зураг зурсан хүмүүс маань мэдж байгаа. Нэг акрилик маань шууд
Хацчих юм бол эргэж холилдгүй учраас тэгээд баг багаар нь аваад яг тэрүүн дэнд нь уусгаад явах хэрэгтэй. Тэр уусч амжаагүй бол дээрээс нь хөнгөн ширвээд өгөх хэрэгтэй. Энэ хэсэг маань альт байгаа учраас гэж бэж байгаа. Акрил маань хаттлаа удахгүй учраас ингээд жоохноор бодоод хатаачих зүгээрээ тэр хүртлээр бас жоохон барьчих. За ингээ харж байгаад яг хост чигээр үлдсэн хэсгүүдийг гоё нэмээд будгаараа чиг толгойд өгцгөөе. За энэ хэсэгт маань жоохон цэнхрүү орчих юм уу яагаад болохоо дарж. За одоо ингээд бүтээрээ гоё өнгөөр бэлтгэж өнгөө уусгаж бэлтгэсэн хостой хатаацгаад. Акрил маань ойролцоогоор 5-10 минутын дотор бүрөө хасаж байна. За одоо бүгдээрээ цэцгээ ямар шигэн хаана байрлуулахаа бодно. За миний хувьд болохоор за энэ цайвар ягаан өнгөөрөө одоо нэг ерөнхий төсөөлөл гаргаж байна. За энд маань ингээд нэг цэцгийн гол ингээд бодчих. Бидний одоо эмэгтэйчүүдийн хамгийн дуртай цэцэг бол ер нь бол цэн цэцэг байдаг. Яг гэвэл нөх охин хүүхэдтэй айл гэдэг ч юм уу эмэгтэйчүүд нь бас сайн цэцэг гэдэг. Тэгээд учраас өнөөдөр цэн цэцэг сонгож зурхаар боллоо. За энд ингээд нэг цэцэгний маань гол байна. За энд хоёр дахь гол маань байна. За гурав дахь нь энд гэж бодчих. Ерөнхийдөө нэг игнэнд юм уу тийм ингээд нэг шугамд орчих юм бол хуйлах таардаг. Тийм учраас тэрнээс зайлсхийгээд за ерөнхийдөө нэг юмэрхүү гэдэг хэлж. За энэ дараагаар нөгөө цэн цэцэг маань өөрөө маш олон дэлбэтэй байдаг. Тэрийг нь бодолцоод маш хөнгөнөр ингээд дотор талаас нь ингээд гадагшин дэлбэнүүдийг нь зурна гэсэн үг. За ерөнхийдөө нь бодох юм бол за ингээд нэг 3 том бүр их юм гэж бодоод дотор талууд нь дэлбэгийг нэмж байна. Яагаад анхнаасаа хар зураг гаргаагүй вэ гэхээр нэг энэ уусалтыг нь ашиглаад цэн цэцгээ гоё болгон зурх гэж байгаа учраас за ерөнхий ингээд нэг хэдэн дэлбэнүүд зурчаад за та бүхэн маань хэцүү байх юм бол шууд бодит цэн цэцгийн зургийг гаргаж ирж зурж болно. Энэ хэсгүүдээр харагдахгүй байвал багш дахиад тодруулаад өгье. За иймэрхүү байдлаар. Одоо яг энэ гол нь гэж бодоод за хэрвээ ойлгомжгүй бол багшийнхаа зүгээр зурж байгаа юм дөрөөгөө зурхад л болно. Цэцгийн дэлбээ ерөөхдөө иймэрхүү байдалтай л гэж бодчих. За эхний цэцэг маань хоёр дахь маань болохоор
Ингэнгүүтээ одоо голоос нь наагур цаагуур нь оруулаад тод болгож өгсөн. Цэцэг маань маш олон давхартай байдаг. Ингээл бүрсэлж аваад заав талаар ингээд дэлбэг нэмээд өгцөг. Тэгэхгүй нөгөө нэг анханасаа бүр яг таг ингээд цэцгээтэйгээ адилхан болох гээд хар зураг гаргачаар тэрэндээ баригдаад зураг маань ерөөс нэг гоё болж өгдөггүй. Тийм учраас зүгээр яг гоё өнгөөрөө тоглож ийн гэж бодоод цэцэгнийхаа нөгөө цэцэг маань өөр ямар хэдүүлээ голтон цамирлан байлаад гадналаа нь дэлбэн барьж байгаа тийм. Тэр зүйл татлан мэдж байгаа юм чинь ерөнхийдөө баримжаа зураг аваад нэмчих хэрэгтэй. За эндээсээ одоо бүгдээрээ яах вэ гэхээр бэрээ одоо яг юм дунд хэмжээний бэрээ барьж агаад за энэ бол ингээд хавтгаар степ бэрээгаад бэрээ барьж агаад дэлбэгээ зурж эхэлцгээе. За цагаан өнгө ингээд авлаагүй ямар ч өнгөтэй болохгүй. За энэ хамгийн дээр байгаа цэцгийг дөрүүлээ тийм. За ингээд цагаан өнгөөрөө барьж агаад саний хар зураг гаргасан шүү дээ. Яг энийхээ ингээд таах тогшин ингээд татна. Одоо яг ингээд бүхэлдэн яахгүй гэсэн үг, таглаж бодохгүй гэсэн үг. Ингээд гадна талаас нь татаад. Нөгөө нэг саяны цэцгийн дэлбэнүүдийг гаргасан шүү дээ. Яг тэрний хатаа гадна талаас нь ингээд тогшин. Уусаад ерөөдөө өөрөөр хэлбэл энэ цэцэгний мас өдөр нь артлынхаа маань өнгө болж хуурж байгаа байдлаар зурцгаана. Зарим дэлбэгээ татварчлаа гэдэг. Одоо энэ яг цэцэгнэр маань юу хамгийн гоё аварч өгөх вэ гэхээр энэ нөгөө гадна талын дэлбэний эргүүд байгаа шүү дээ. Энэ хэлбэрүүдийг маш гоё гаргачихад татгшоогоо уусаал үлдсэн нөгөө цэцэг гэсэн төсөөл маань гараад ирэх гэсэн. За дараа нь өнгө оруулж болно. Юу ч гэсэн ингээд гоё дэлбэнүүдийн хаана аль нь байгаа вэ лээ тий. Тэрийг бүгдийг гаргах чинь. За ингээ анзаарч байгаа бол хамгийн гаднын ирмгээс нь явж байгаа. За энэ яг доторх хар зураг харагдаад ивэл ингээд яг тэр хэсгүүдийг ингээд өртгөн болгоод өгч байгаа. За ингээд яг тэр үзүүрийг нь гоё чанга байлаа. Тэгээд татаад ингээд холдуулаад өглөө. За ерөөсөө энэ зурган дээр маань ганц хэцүү юм нь ерөөсөө энэ нөгөө биенийхээ бичлэлтэй л ойлгочвол үлдсэн бүх юм маань амархан байгаа шүү. Одоо дотор талын дэлбэнүүдийг явж эхэллээ. За одоо ингээд өөрийнхөө гоё зохиогоод одоо энэ нэг яг бичлэлтэйг ойлгохгүй болохоор яадаг байхгүй ингээл гоё нэг гоё мижиг цагаанаар будаад идэг тэнгууд нөгөө нэг нь уусалт нь харагддаггүй шүү. За ингээл дахиад энэ нөгөө гадна зурсан хэлбэрүүдээ акрилик маань тэгээд бас яг зурж явах явцад хатгаараа ингээд жоохон өмнө шингээд идэг байхгүй юу? Тийм болохоор бас нөгөө нэг гадна талаасаа зураад ингээд явж байгаа гот тэр маань хатаад өнгөн жоохон уусаа цааралтуу болонгууд нь цагаан өнгөөр тавихаар ингэж гоё юм олон давхар байгаа юм гэдэг шүү. Тэгээд ийм цагаан өнгөө юм өтгөн тавих тусам ерөөдөө шингэлт нь бага гоё тодороо харагдана гэсэн. За одоо ингээд
гадна талаар нь хэлбэрийг ингээд ганц хоёр дэлбэр нэмээд зурчих. За одоо энэ цэцгээ хатчих зур бүгдээрээ дараагийнхаа цэцгэлээ орцгоо. За энэ хараа хамгийн түрүүнд ихээс энэ гэсэн маань ингээд шингээ дөнгөнд жоохон бараан болцсон байгаа. Энэ хэсгүүдээ бас ингээд ингээд дөнгөхгүй. Өтгөнөөр яг ингээд үзүүрээр нь зурах биш. Жоохон ингээд хатгаагаар нь яг энэ бодлоо нь ялж гинэ гэж төсөөлөд өгөх хэрэгтэй. За бүгдээрээ хоёр дахь цэцгэлийг орцгоё. За яг нас энийхээ тэнэгтэйг адилхан гадна талаас нь татаад байна. Ингээд харахаар цэцэнүүдийн маань дэлбээ бас яг юм өөр хэлбэртэй байвал гоё агаад. За энэний маань хувьд ингээд жоохон гурвалжин байсан бол одоо энэ нь арай жоохон бүрэн хийдөө хажуу талаас нь харсан байна. За энэ дээр ерөнхийдөө энэ цэцгийн дэлбээг яаж зурдаг арга бүгд ойлгочлоо ш тийм ээ. Тэгэхээр хүссэн цэцгээ дараа нь зурч чадна гэсэн үг. Тэгээд мөн зурсан зурнуудаа постоор хашаасаа шууд зөвлөгөө аваад яваарай. За цагаан маш их орж байна. Дахиад цагаангоо шатья. Яа, нэрийг ингээд дахиад нэг юм жоохон бодог. Хөдөлгөөнүүд нь ингээд нэг жоохон тийм маягийн байвал гоё. Яг нэг юм юу гэхээс нэг юм жоохон чичирхийлээ хэлбэрүүд төрсөдтэй. За одоо энэ талаас маань шинэ юм юу авах вэ гэхээр одоо хажуу талаасаа харсан цэцгийг зурх гэж байгаа. Тэгэхээр эндхийн дэлбэнүүд маань өөр хэлбэртэй гэсэн. Одоо нөгөө дандаа гадна талаас нь татсан шүү дээ. Тэгвэл нөгөө дотор шоогоо нөгөө дэлбэн маань ингээд дотор шоогоо хөнөгцчих юм бол дотор талаас нь татна гэсэн. So яг ирмэг үзүүр маань хаана явна? Тэндээсээ л ахуулаад байдаг шүү. За одоо ингээд дотор шоогоо хөнөгдөж байгаа нөгөө гадна талаас нь ирж татснаас нь дэлбэнийхаа таталтаас олж тийш харагдаж байгаа. За эндээс нь. За одоо энэ голоор маань ингээд жоохон уйдгартай болох гэдэг байна. За ийм зурууд дэлбэг нэмж өгцгөөе. Акрилик маань яг ингээд нэг гол тогроороо хатдаг болохоор тогор хэсгүүдийг байна. За одоо нөгөө акриликаа дахиад шингээд өөрчлөхийг нь хүлээцгээе. Тэг хоорондоо 3 дахь цэцгээ зарцгаая. За 3 дахь цэцэг нь маань болохоор ерөөсөө яг л нөгөө энэ хоёрын маань хосолбол техникүүд явж байгаа.
За одоо ингээд бүгдээрээ хамгийн ихний хац цэглөө эргэж очиод яг нэг гаднaalынх нь гоё энэ дотор талд нь байгаа дэлбэнүүдээ тодтогоор өтгөнөөр хамгийн зурцгаая. Зарим нэг дэлбэг шинээр нэмээд энэ яг түрүү хийсэнчлэн акрилик мал ингэж гоё тогоороор хатдаг учраас тоглох хэсгүүдээр нэмээд хийчих. Ерөөсөө ингээд бодлоо ингэж ийм их өртгөнөөр нь авч байгаа. Тэгээд нөө биерэг гэхээс илүү зүгээр яг будгаа ялаад ингээд яваад байгаа юм. Тийм байгаа. Одоо ингээд ноёо цар цагаан тавьсан юмээ эргээд ингээд юу болоод идэг. Жохон мөнгөн буураад идэх шүү. Нэгэн акриликний маань өөрийн тийм нөө тунгалаг шин чанарнаас үүдээд гэж байгаа. За одоо энэ бүгдээрээ хатчих зураа юу хийх вэ гэхээр цэцэнийхээ энэ голд нь байгаа нөгөө нэг гоё юм шараас цаглахаар сонирлохыг хийцгээ. За одоо яриа тийм нөгөө нэг анх хар зугаа гаргасан нэрийн бие авлаа. Таан дээрээ шарангуй нэмээд бүгдээрээ улбар шаран үсгэцгээе. Ингээд тарай ийм нөгөө нэг нёояан дээр шаран нэмж байгаа болохоор ийм гоё тунгалаг улбар шаран үсэж байгаа. Ийм гоё тод харагдана. За ингээд голоос нь хийж өгцгөөе. Биернийхээ ингэж нөгөө нэг уртлын хэсэгт нь ингээд цаглаалгаад ингээд дараад иж бас болно. За ингэсэн бараг илүү гоё харагдаж байна тийм ээ. За одоо ингэнгүүтээ яг энэ гол хэсэг байгаа шүү дээ. Тэр хэсгээс нь өшөө жоохон бараан болгохын тулд бат зэргийн улаан өнгөө нэмээд үгүй. За тэхийн тулд нь анхаас улаан бошгосон байгаа. За одоо ингэ будаг ихтэй байхгүй бол нойтой байгаа учраас. Сайн хатахгүй байна. За нэг их байх хэрэггүй юм аа. Яг ингээл нэг юм газар байгаа байхад л. За энэ маань шаран ба дахиж бууруулах гэж бодоод бүгдээрээ нэг төр хэрэгцгээе. За одоо бүгдээрээ юу хийх вэ гэхээр одоо ингээд цэцгнүүд маань нэлээд ерөнхий болсон байгаа шүү дээ. Тэгэхээр зураг маань хотдоор үзэж байгаа байхгүй юу? Нөгөө зураг маань яг яавал бүрэн харагддаг вэ гэхээр ах зэргийн детальтай
Тэгээд одоо юу гэмтэй зурглуулж харахад энэ гоё цагаан цэцнүүд харагдаж байна те. Хажуугаар нь энэ цагаан цэцэн маань жонттой харагдах юм бол юм нарийн юм гоё детальны хэсгүүд нэмчих юм бол зураг маань ингээд туссан болж харагддаг. Тэснээс нөгөө нэг энэ дэлбэтэйгээ л ноцтоод байх шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? За бүгдээрээ цавир цэнхэр өнгө аваад гоё цэцгэндээ авчиж өгцгөнө. За одоо ингээд харах юм бол яг энэ хэсэгт тоосон байна те. Энэ хэсэг тоосон, энэ тоосон, энэ тоосон те. Энэ хэсгүүд дээрээ зэргийг гаргаад өгье. Гэтэ ингээд нэг харахад нэг 3 байжсэн годоос нь дахиад 3 гарсан 6 өнцгчиг байвал бас жоохон мангар. Тийм болохоор ингээд навчныхаа гоё дэлбэнүүдтэй том жижиг нэг өөр байх юм бол зураг маань нэг тийм тавтагдсан юм шиг өөрөөсгөл гэсэхгүй. За ингээд энэ маань гол гэдэг үү? За одоо ингээд цайвраар за одоо ингээд хараа. Ерөөсөө будгаа ингэж нилээ их ингэж авч агаад үзүүрээр нь ингэж тавилаа. Тэгээд чанга дарлаа. Эргээд нарийнхнаар татлаа. Ингээд л юм. Чамаа мандарч байгаа. Тэнгүүтээ энийг ингэж яг бүрэн гүзэд тавьсан биш ингээд нэг жоохон ингээд хооронд нь холж байгаа. Тэгээд энийг хийхээр гоё агаад. Тэгэх юм бол яг нэг өнгө нь ингэж гоё юм уусалтай харагдаж байгаа байхгүй юу? За энэ сэтний дахиад нэг юм чи. За энэ удаад бүгдээрээ дахиад цайвар авчирс хийж өгцгөөе. Яг гойцсон хэрэг байгаа хэвээрээ. За ингээд энэ цэхэр жижигхэн авчирсан ичгээр ингээд зураг маань аюу гоё ороод явж байгаа. Яг энэ маягаар одоо бүгдээрээ энэ хэсэгт нь зурцгаая. За энэ удаад зурхтаа цэхэр хэсэг луг юм чинь баг зэргийн юм шардуу өнгө нэмэх юм бол энэ өнгө маань 8 ногоон өнгө болж хувирна. Тэгээ 8 ногоон авч зурцгаая. Шуу шаргал нэмээд хитрхийг нэмчих юм бол ногоон болчихно гэдгийг санаарай. За дахиад нөгөө нэг өнгөө ингээд нэг халт хариулаад чанга дарлаа, цөглөө. За нэг өшөө бараан болохгүй бол цэхэр дээрээс харагдахгүй байна. Чанга дарлаа, цөглөө. Эндээс хөдөлгөөнийг нэрээ жоохон өөрчлөлээ. Зарим нь бүр юм том. За магадгүй зарим нь цэнхэр. Гүтэй. Яг гэвэл их цантаа байвал байх ш. Надад байх юм. За ингээд авчирсан ингээд гоё үзүүр гаргаад өгцгөөе. За одоо энд нь болохоор өшөө гоё ногоон байвал гоё юм уу? За энэ хэсгийг ингээд жоохон ардуур тийм жоохон л өнгө нэмчихэд зураг маань айгу гоё өнгө нэмж байгааз яг энийг ашиглаад за тэгвэл энэ хэсгүүд дээр нь бас жоохон одоо өмнө нь болохоор цагаан өнгө гаднаас нь татгшин татсан тийм. Тэгвэл энэ удаад дотроос нь татгшин цэнхэр өнгөөр баг зэргийг усгаад өгье. За хитрхи хийх юм бол анх хийсэн гоё дэлбээнийхаа уур амьсгалыг эзчих учраас маш болгоомжтойгоор баг зэрэг хийчих. За одоо бүгдээ энэ хэсэгт нь гоё ногоон авчиж. За ногооноос илүү бараг цайвар цэнхэр илүү гоё юм байна.
бүгдээрээ ингээд өөрсдийнхөө гоё мэдрэмжүүд аваад яг минийхтэй адилхан болох гэж хичээхгүйгээр ерөнхий яг яаж зурдсан байх гэсэн арга ингээд мэдж авахд хангалттай. Яг энэ голоосоо гарчих юм бол яг адилхан болчих гоо тийм учраас за одоо бүгдээрээ нарийн бэрээ бяцаагаад эднэрийн энэ голууд дээр нь гоё юм шар өмнүүдээр дахиад нэмж өцгөөе. За бүгдээрээ ингээд цэвэр шар өнгөө авлаа. Авдаг ихтэйгээ ингээд үзүүрүүд дээр нь гоё таашаад. Ингээд гоё үзүүр хэсгүүд дээр байх юм бол ингээд гадагшаа ингээд сонирхол нэг гоё бодтой болж байгаа. Зарим хэсгүүд дээр ганц хоёр шарангу бүр илүү тодруулаад өгөх юм бол гоё мэдэж байна. Хэтрүүл нэмж өгцгөөе. Гүйтсэн юм аа. Их байна. За одоо зарим мэддэхгүй байгаа дэлбэрүүдээ энд нөө цэнхэр өнгөөр тодруулсан шиг ихэд ягаан өнгөөр тодруулцгаая. Тэгээ нөө зургийн гүйцэтгэлд маань бас ингээд нүдэн аниулах гээд яг дүрсүүд маань харагдчихвэл нэлээд гүйцэтгэлтэй болсон байх гэсэн үг. Яг гүйцэтгэлээ яг олон янзаар тайлбарлах болно л доо. Гэтэ яг тэгээд тайлбарлахад бас буруутдаггүй. Яг нүдэн аниулахад ч юм уу холоос харангууд яг нөө гол дүрсэлсэн дүрс маань харагдах хэвээр. Ингээд голоос нь. Тэгэхээр ингээд нөө цагаан дэлбэрүүд маань бүр ингээд тодорч харагдаж байгаа. За яг нөө гаднаас яаж татсан бэлээ тэр шигээ тодорчлаас натаад яцгаарай. Шигээ чам цаврыгаа. Наанасаа арчлын форма гоё уусалтай байсан нь энэ уусалтай бас ингэж зургандаа ашиглахын тулд тэгсэн байгаа. За одоо жишээ нь эндээс ягаан байсан бол одоо эндээсээ улбар шар өнгөөр ингээд нөө дэлбэрийнхаа хэлбэрүүдийн бүр тодтогдоод өгч гэсэн. За энэс доошоо бүгдээрээ чонхрын ягаан өглөө. Өсөж өгцгөөе.
За одоо ингээд баг зэргийн юм туяатай бэрнүүдээрээ энэ тентний дэлбээ нэмээд өгч болно. За зургийн маань хамгийн эцэг гүйцэтгэл болохоор за хамгийн нарийн хүсдэгээрээ бариад за энэ хэсэгтээ бас нэг нэмээд өгье. Цагаан өнгө нэмээд өгье. За энэсний дараа нөгөө нарийн дээрээ барьж байгаа. Тэгээ энэ нөгөө сүл зурсан энэ авшнууд дээр гоё судалнууд нэмж өгцгөө. За хамгийн энэ голын зураасаа ихлэ тусдоглоо арай бараан өнгөөр. Миний танцыг судлаад өгөх болох гоё. За энэ бараанууд дээр болохоор яг цайвар судал хийвэл гоё болно. Одоо бараан цэгэр дээрээ цайвар цэгэр дээрээ бараан судлаа хийгээ. За цагаан өнгө авсан дээрээ энэ байгаа бараан цэгэр судлаа хийгээд өгцгөө. За энэ удаад гадагшаага ингэж нэг биерээрээ сараас эсгүүдээ гоё нэгтгэж өгч байгаа гэсэн үг. Энэс нэрийн биеэр байж болно. Миний хувьд болохоор яг энэ биертэй байдаг учраас гэсэн байна. Яг авшнуудын маань эхлээд тусвал гоё мэддэг. Авчаа бүхэл нь контроллох шаардлагагүй яг бараа хэсэг хэрэгтэй гэсэн хэсгүүдийг нь болно. За одоо бүгдээрээ зарим хэсэгт нь ингээд юм цагаан өнгөөр юм уу? Ягаан өнгөөрөө гоё цэглээд өгье. Тэгэхээр бүгдээрээ зургаараас хацгаа. Албана жоохон хоосордод байгаа учраас одоо энэ хэсгүүдийн дүүрэг ийм чимэглэлийн цэгнүүд бүгдээрээ зурцгаая. За гээ биерээрээ
маш их бодог авлаа. Тэгээд юм авсаас ингээд хүрээд явна гэсэн. Манай бас яг бүх хэсэг байх юм бол санаа харагдана. Тэгэхээр ингээд ганц хоёр хэсгүүдэд зарим нь ингээд бүр юм гадагшаага форматаасаа халиад гарсан байвал гоё. Бөөнөрж байгаа хэсэгтээ бөөнөрөө хол байгаа нь ингээд ганц хоёрхон жижигхан хол байвал зүгээр. За ингээд бүгдээрээ 6 тусгацгаая. Зурнаас асуугаад мэдхгүй хэсгүүд байвал асуух юм бол багш шууд хариулаад өгнө баяр таа.